Би хувьдаа юу гэж үздэг вэ гэхээр бол ёс суртахууны ноцтой зөрчсөн байх юм бол харин тэр хуулиар хэсгэнэ. Нэг бол сонгодог парламентын засаглал бай, нэг бол сонгодог ерөнхийлөгчийн засаглал бай. Юма хэрэгж чадахгүй хамгийн одоо том жишээ нь оюу талхай. Ядад 23 намтай гэж байна. 3 сая дөнгөж сая өрж байгаа Монгол 24 намтай байна. Яагаад монголчууд энэ газрын өвлийн баялгаараа мөнгө өсгөж болдог юм бэ? Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Эх орон Монголын үндэсний телевизээс эрхлэн бэлтгэдэг Хүмүүс байр суурь нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. За өнөөдрийн дугаарт Монгол уншлагт хурлын тэргүүн эрдэмтэн судлаач доктор Дамжинживийн Ганбаатарыг урьж оролцуулж байна. За танд энэ өдрийн мэнд хүргье. За та бүхэнд энэ өдрийн амгалан айлтгая. За та бүхэн бас ярилцлага хийж байгаа энэ өдөр их бурхан багшийн дүүчин их өдөр тохиож байгаа юм байна. Тэгэхээр энэ одоо сайхан бэлэг дэмбэрэлтэй сайхан өдрийн мэндийг бас танд давхрууламжлая. За та бүхэнд баярлалаа. Тэгээ өнөөдөр бурхан багшийн ихээс мэндэлсэн бурхны утгыг олсон нирвандор үзүүлсэн одоо энэ гайхамшигтай юм одоо дүүчин өдөр тохиож байна тийм ээ. Энэ бас бэлэг дэмбэрэлтэй сайхан байна. Тэгэхээр Хүмүүс байр суурь гэдэг энэ нэвтрүүлэгт хүн одоо Монгол улсын нийгэм эдийн засаг улс төрийн асуудлаар өөрийнхөө байр суурийг чөлөөтэй илэрхийлдэг ийм нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгт маань философи ухааны доктор, эрдэмтэн судлаач, тийм ээ, лам ийм шашны төлөөлөл оролцож байна. Тэгэхээр өнөөдрийн нийгэм эдийн засгийн байдал ер нь ороо бусгаа гэж хэлэхэд болохоор ийм байгаа гэж би бас хувьдаа бодож байгаа. Яагаад гэвэл одоо сонгуул ойртчихсан улс төрийн одоо янз бүрийн улс төрчдийн үйл хөдлөл, авир ариншин гаргаж байгаа байдал, за тэгэл ард иргэд түүнийг хүлээж авч байгаа байдал, гомдол цөхрөл гээд янз бүрийн энэ байдлуудаас харахад бол нийгэм өнөөдөр ороо босгоо байна уу гэж харж байгаа. А таны хувьд одоо бас ийм нийгэм судалж байгаа хүний хувьд энэ нийгмийг өнөөдөр та юу гэж харж байна? Бид өнөөдөр яг ямар нийгэмд амьдраад байна вэ? Өнөөдөр лам хүний хувьд бас ард түмнээ хараад л тийм ээ. За одоо ард түмнтэйгээ адилхан сүсгтэн олонтойгоо адилхан одоо бас л нийгмийн амьдрал, нийгмийн одоо болж байгаа үйл явдлыг нэг ажиглал бас сэтгэл зүрх өвдөж л суух юм. Тэгээд ерөнхийдөө бол миний бодоод ер нь хараад ажиглаад байгаа зүйл юу вэ гэхээр монголчууд маань бол яг шинэ нийгэм, шинэ одоо орчин тийм ээ, шинэ одоо юунд шилжээд бол 20 гаруй жил ингээ болж байна. Энэ хугацаанд бол алдаж оноод л одоо явж л байна л да. Тэгэд олон зүйлийн тухай бол энэ эрдэмтэн мэргэд тийм ээ одоо энэ эрхэм дээдсүүд бол ярьж л байх юм. Улс төрийн тухай ярьж байна. Сонгуулийн тухай ярьж байна. Эдийн засгийн тухай, уул уурхайн тухай, за нэг алдартай 5 толгойн тухай, оюу толгой гэдэг яриа л байна тийм ээ. Гэвч бол миний бодоо хараад байгаагаар бол хүний тухай их бага ярьж байна гэж боддог. Хүмүүн болвоос сэтгэлийн амтан болоо гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл хүн бол хүн одоо бие махбод тийм ээ одоо юм байгаа боловч хүн гэдэг амтан бол гол нь бол сэтгэл гэдэг юм дээр л одоо голлох юм шүү гэж ингэж хэлсэн байна шүү дээ. А гэтэл бид одоо сүүлийн энэ хэдэн жилүүдэд энэ сэтгэлийг яаж боловсруулах юм? Хүнийг сэтгэлийг яаж засах юм? Яаж зөв сэтгэлтэй хүн болгох юм? Тийм үү? Яа хэрхэн одоо тэр ёс суртахуунтай, ёс зүйтэй ийм одоо ёс хүн болох юм бэ гэдэг талаар юу маш бага ярьж. Энэ талаар бол юу орхигдуулж ирснээс одоо тийм ээ энэ нийгмийн энэ их бухимдал, өнөөгийн нийгмийн энэ одоо ёс бус байдал, одоо энэ их нэрв, стресс бухимдал тийм ээ энэ бол гарч ийнэ гэж ингэж үзээд байгаа. Тэгэхээр одоо энэ нийгмийн ингээ би ажиглал байгаа. Тэгэхээр зэрэг нэг талд бол нэг 30 орчим насны нэг юм одоо бодигаар хичээлдэг тийм одоо булчин ширмсэн зангирсан залуу. Нэг талд нэг 3 настай нэг охин өнч охин байна гэж гэсэн мэт. Тэгэл дунд нь нэг талах тавчаал одоо дараагаад аж чадaltaа наав гэж байгаа юм шиг. Тийм ээ. Тулаан хэрхэн өндөрлөх нь бол ойлгомжтой. Тэгээд энэ байдлыг харчаад бол одоо бид нар бүх ингээл одоо ирэх олгосон шүү дээ. Тэг бид нар бол боломжийг олгосон шүү дээ. Тийм ээ. Гэт ингээд одоо нэг тийм
нэг тийм дапалаат байгаа юм шиг тийм ээ. Ийм маягаар ингэж харьцаад ийм одоо нийгэм энийг зогслоогоод байгаа мó ингэж хараад байгаа юм тийм. Нэг чөлөөт зах зээлийн Энийг бол ерөөсөө чөлөөт. Эрхийг нь олгосон. Ирэх вэ? Одоо би чамд одоо эрхийг чинь олгоод өгч гэсэн. Чи тэр эрхээ одоо тэгэл чи тэр булаацалтад идэх ирэх вэ шүү дээ ингээд. Тийм ээ? Ингээд Монголын одоо түүхэн сурвалжууд тийм ээ? Одоо түүхэн энэ ном сударт бол энэ төр үүсэн тухайг сонин санаа баг. Тий. Эхлээд бол энэ замбуу төвдөр ч юм бол амьдрал үүсээ за будаа модаа бол өөрөө ургадаг байсан гэж. Өөрөө ургаа. За тэгээд бол тэр амар амгалан байжээ. Хүмүүс бол одоо жоохон хүний чанар муудаа тийм ээ. Хүний авьяас одоо муу авьяас ингэ сэтрээ. Тэрснээс болоод энэ тэр өөрөө урахаа болж гин. Ингээд зэрэг одоо тарж ургадаг болж байна тийм ээ. Энээ шалтгаалаад бол одоо хүмүүс хэн чадaltaй, хэн хүчтэй нь бол илүү их тариа одоо олзолж авдаг. Өөртөө хурааж хуримтлуулж авдаг. Арил нэг чадал муутай юм уу ядарсан зүдэрсэн болохоор одоо өлбөрж өгдөг юм уу. Одоо идэж ухамгүй ингээд зовдарчилдаг. Ийм болсон гэж байна. Ингээд энэ одоо энэ шудраг бус тийм ээ. Энэ зохицуулт байдлыг одоо хараад энийг зохицуулахын тухайд нэг ухаантай хүнээ тэн дотроос одоо яриад ингээд төр бий бол тэр хүнээрээ хаан тавьж ингэж зохицуулагдсан гэж байгаа байхгүй тий. Уг нь бол төр бол төрийн зорилго бол тэр зохицуулах зорилготой шүү. Гэтэл ч одоо ухраад ч байгаа юм уу одоо яагаад ч юм нэг ойлгомжгүй тийм ээ. Уг нь бол улам боловсронгуй болох хэрэгтэй. Улам боловсронгуй болоод л тэр чинь зохицуулах хэрэгтэй. За хөө чи 30 таймч арай чи юм байна. Ядахныхаа наадахныхаа нэг 2 зүсмийн нийшээ өгчих гэдэг ч юм уу тийм ээ. Одоо нэг тэгж ирэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй чи бол ядарсан чи бол байгаа хогч нь одоо чи өөрөө яахгүй яасан гэд ингээд одоо тийм хитрхи тийм харгас хитрхи хүнлэг бус юм одоо байж бас болохгүй дээ. Болохгүй бах тийм ээ. Энэ байд уг нь бол энэ хүнлэг бус байдал чинь бол одоо ширэнгийн хууль шүү дээ тийм үү? Хүчтэй нөөцгөө барьж идэг. Хүний нийгмийн хууль бол энийг ч зохицуулах хэрэгтэй байхгүй. Төртэй байх хэрэгтэй. Энийг л зохицуулах гэж л төр үүс. Дайнаас олж ирсэн оол зоомог одоо бүх юм ард иргэдтэй тий одоо тэгш хуваарлах. За одоо гадны элдв янзын довтлогоо, гадны элдв янзын дайрлагаас хамгаалах. Тийм ээ? Хий нийцээгүй дуглын тураахгүй байх, ядарсан зүдэрсний одоо өмгөөлж хамгаалах. Тэр илүү их аваад байгаагаас нь одоо ийшээ өгөх юм зохицуулахын тухайд л үүссэн юм аа л гэж ингэж одоо Монгол төгс сударт өгүүлсэн байдаг шүү дээ тий. Одоо эсэргээрээ ер нь бидний ажиглаад байгаагаар энэ төр хідэн хүний эрх ашигын төлөө үйлчлээд байна уу гэж хардагдахаар энэ харагдаж байгаа байхгүй юу? Тэгж жиргэд бас бохомддог. Тэгээ тэр нь бол эргээд улам төрийг муухай харагдуулаад байгаа. Ард түмэн бол одоо төр засагтаан итгэх, дээдс одоо эндаа итгэх энэ итгэлийг чинь бол улам л алдагдуулаад байгаа юм шиг. Тэр өөрийнхөө үндсэн мөн чанараа алдчихар чинь зэрэг тийм ээ. Тэгээд төр зүтгэж байгаа хүн бол ер нь бол ингэж юм штэ. Хаан хүний төр зүтгэж байгаа хүн шүү дээ. Хаан хүний 25 эрдэм гэж байна. Тий. Тэн дотор бол хамгийн эрхэм эрдэм бол хайрлах сэтгэл гэж байна шүү дээ. Эрдэм гэж. Төрийн хүний хамгийн эрхэм одоо шингэх ёстой тэр шинж үл юу гэж гэхээр ард иргэдийг төрсөн үршгэн хайрлагын сэтгэлийг бий болгох хэрэгтэй гэж. Тийм сэтгэлийг бий болгож, тийм сэтгэл төрж ижил одоо яах нь төрийн хүн болдог. Одоо төрийг төлөөлж явдаг, ард иргэдийн одоо энэ төлөө зүтгэдэг гэсэн тийм байна. Тэр сэтгэл байхгүй болчхоор чинь л хүн гэдэг амьтан чинь бол төрлөхөөсөө бол нэг тийм шунхаа сэтгэлтэй л амьтан шүү дээ тий. Монголын ард түмэн бол хэлж байгаа юм тий. Шунлын сэтгэл гэдэг бол хазааргүй морьтой адилхан. Шунал ингээд байх юм бол тэнгэрээс бол хур буусан ч тэр ханахгүй. Алтаар хур буусан ч тэрэнд бол ханахгүй. Ийм жолоогүй. Тийм учраас энэ хомхой сэтгэл буюу шунлын сэтгэл чинь бол Монголын ард түмэн эрх дээр өсөдрий чинь дарж байх, тэрийг ном хотгож байх, тийм ээ? Тэр арга ухаанууд чинь суулгаж ирсэн шүү дээ хүүхдүүдэд. Тийм ээ? Багаас нь одоо шунлаан дэвчих, хүний ямруу хомхолцохгүй байх, тий? Болио мэдл одоо байгаа юмдаа сэтгэл ханах, тийм ээ? Энэ юмнуудыг чинь суулгаж өгдөг байсан байхгүй.
Тэгээ төр гээд нөгөө төрийг буруутгах хандлага байгаад байдаг. Гэвч энэ угтаа бол төрд ажиллаж байгаа тэр хүмүүсийн л асуудал яригдах байх л та тийм ээ. Төрийг бүрдүүлж байгаа, төрд зүтгэж байгаа тэр улсуудын. Тэгээ одоо нөгөө тэнд ажиллаж байгаа хүмүүс нь өөрсдөө ийм одоо нөгөө муу нэр зүүчглэр төр муу нэртэй харагдаад идэг. Гэвч одоо төр бол монголчууд төрийн сүлд өршөө төрдөө байнга сүслэж мөргөж залбирч ирж исэн ийм түүхтэй ард түмэн шүү дээ. Тэгэл одоо энэ бас энэ сүүлийн үед анхаарал татсан хүмүүсийн шуугаанд тарьсан ард иргэдийн дургуутслыг хөргөж байгаа энэ асуудал бол офшор нуугдмал данстай улс төрчид томоохон одоо нэр бүхэн хүмүүсийн нэр ил болсон асуудал байгаад байгаа. Тэгэл энэ улсуудаас ч болоод бас энэ төрийн нэр хүндэд сөрөг төрдөө итгэх итгэл алдрах тийм ээ. Төрөө одоо буруутгах ийм хандлага бас бий болж байна л да ард иргэдийн дотор. Тэгээ энэ улсуудад хариуцлага яаж тооцохын тэр бол энэ нийгмийн бас эрхцүүд төрийн өөрсдийнх нь бас одоо зохицуулах юм зохицуулалт байгаа бах тийм манай төрийн. Шашин номын үүднээс ёс суртахууны зүгээс энэ хүмүүст одоо ямар одоо тийм юу байх бол тий ёс суртахууны талаас ярьж болж байгаа за хууль зүйн талаар хүмүүс янз янзаар л байр сууриа илэрхийлж байна л да. Би бол бүр тэс өөр байр суурийг илэрхийлээд байгаа юм тий. Надад бол ярмаар байна тий. Юу юм хэ зэрэг энэ хүмүүсийг хараад би өрөвдөд байгаа байхгүй юу? Өрөвдөх сэтгэл төрөд байгаа. бүр эсрэгээр Хүн бол өөрийн хурааж хурамтлуулсан эд хөрөнгөд таваар юм чинь идэл чиргэлж байвал одоо эзэн шүү дээ гэж үзнэ. Тэрийг одоо зарах, өөрөх, эдлэх, хэрэглэх тий. Тэгж байвал эзэн байгаа. Эзэн гэсэн үг. Тэрийг эдэл чиргэлж чадахгүй байгаа хүн бол тэрнийхээ боол нь болчихж байгаа байхгүй. Боол нь тэр зүйлийнхэн боол. Нөгөө нэг илжгээ үүрээ явахаар тэр нэг илжгээ өөрөө унаа явахаар мангар гэдэг тийм ээ. Тэр шиг болох гээд шүү дээ. Тэг илжгээ үүрээ явж байгаатай адилхан юм болчих гээд шүү дээ. Аливаа хүмүүс бол буян гэж байна тийм ээ. Буйны сав гэж бас байна. Тэр савнаасаа л илүү имийг ингээл аваад хоримтлуулаад ингээл авчхаар тэрийг тэгэл өөрөө хэрэгжилж чадахгүй л байгаа байхгүй. Тэгэл өөрөө эдэлж хэрэгжилж чадахгүй тийм ээ. Өөрөө одоо тэр зүйлээрээ бахархаж бас чадахгүй. Би одоо ийм гоё хаустай. Гэт одоо тэрэндээ амьдраа тий суугаад хүмүүст гайхуулж чадахгүй. Тийм эд хөрөнгө ч одоо чинь хэцүү байх үстэй. Тэр хүндээ одоо лай болж байгаа үстэй. Тийм ээ? Гай болцсон байгаа үстэй. Тэр чинь бол бас нэг талаас өрөвдмөр. Хоёрдугаарт бол за тий 100 жил наслахгүй байж тийм ээ 1000 жилийн хөрөнгөөр одоо цуглуулад явах вэ гэдэг одоо манай эцэг өвгдөөс бол ингээд сургаж ирсэн байдаг тийм ээ хүнд бол одоо илүү юм бол одоо гайвалдаг гэдгийг л одоо тод жишээл энэ л баггүй юу. Тэгэхээр ер нь манай түүхэн уламжлал энэ Монголын уламжлалт ёс заншил за тэр үр хөвгтөө хүмүүжүүлж байгаа хооч үе хүмүүжүүлж байгаа энэ ёс заншилд тэр хээл хахуул альва энэ илүүдсэн эд хөрөнгнөөс татгалзах тэр шунлын тэр сэтгэлээ дарах энэ тал дээр ер нь ямар сургаал номлол үлдээж одоо яаж сургаж ирсэн байдаг юм бэ? Тэгэхээр бол ер нь бурхны сургаалч байна. Бурхны сургаалч байна. Монголчуудын бидний өвгдөө эзэн тийм ээ бидэнд үлдээж өгсөн сургаал номлолоодч байна. Тийм үү? Энэ бүхнээс ингээд харж байхад бол тэр шунал за тэр хүний юмыг авах хулгай хийх за залилж мэхэлж авах тийм үү хүнийг шулах за тэгээд энэ мэтийн ёс бус зүйлээр авсан юм бүхэн чамд ерөөсө юм болохгүй шүү чамд гай болно шүү гэдгийг бол маш багаас нь ингэж ухамсарлуулж ойлгуус ирсэн байдаг байхгүй. За энэ чинь бол одоо 10 харныг бол хулгай нүгэл мүгэл гэдэг ингээд байна. Энэ чинь бол шашны ойлголт биш байхгүй. Энэ чинь бол зөв амьдрах ухааны л сургаал шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр авсан ёс бусаар авсан тэр зүйлс бол цаана яах нь ямар нэгэн байдлаар хүний имийг задлаад юм уу хүний имийг авч цаад чи одоо харамсан үстэй. Тэр алдсан хүн нөгөө алдсан хүн 15 таа гэдэг шиг тэр харамсан тэр хүн уурлан тэр хүн бухимдан тэр хүн хараа өрөөхгүй дээ тийм ээ тэгвэл тэр бүх энерги тэр хүнээс ялгарч байгаа тэр бүх бодол санаа хайчих нөгөө хүнд л очиж зөвхөн нэг ганцхан газар очиж тэр
авсан зайлсан хүн дээрээ дагаад очив тийм ээ. Тэгэхээр зэрэг чинь ихч байсан, багч байсан. Ер нь бол одоо энэ тэр их авилга хэл ахуулаар мөнгө авах. Ард аюуш гэдэг кино. Тэрний нэг хэсэг байгаа. Өөрөөр хэлбэл ард аюуш чинь хошууных нь ноён юу яаж одоо ялж чадхаан байгаад өөр хошуунд шилжүүлээ тэрүүгээр ингэж дараалах гэж тийм ээ. Шилжүүлдэг. Тэгээд нөгөө мэрингээр богцоор нь мөнгө юм бүү, алтай юм бүү тийм ээ. 17 5 тэдэн цэнгийн юмбунууд өглөө гэж сүлд нь ядаг шүү дээ тийм ээ. Тэг яг тутгаар хилж ийдэг тийм ээ. Тэгээд тэр ингээ авдаг тийм үү. Тэгээд тэр үйл явдлын юунд бол нэг юм өвгөн хүр дэргүүлээ сууж идэх байхгүй. Нэг сахалтай өвгөн тийм ээ. Нэг өдөр нэг цагт нэг айлд ийм их мөнгө орж ирэх сайн яар биш үү гэдэг. Эргүүлж штт. Тэр өвгөн яах нь вэ? Тийм ээ. Тэр авилгаар орж ирж байгаа тэр одоо мөнгө болвол ямар нэгэн байдлаар гай болно. Энэ бол нэг тийм ёс бус юм аа. Жамаараа орж иж байгаа тийм ээ. Бидний шингэж үлдэх биш юм аа гэдгийг тэр хүн өөрийнхөө амьдралаар тэр туусан амьдралынхаа одоо тэр юугаар хилж биш шүү дээ. Ингээд ер нь бол одоо ингээд ёс суртахууны сургаал гэж ингээд яриад байгаа юм тийм ээ. Тэгэхээр энэ бол юу юм? Яаж дамжих ёстой юм? Яаж одоо бид нар ингэж хүмүүст хүрэх ёстой юм гэхээр зэрэг нэг телевизээр нэг ярих юм уу? Одоо зурагтаар нэг ярих, нөгөөсөө нэг олон хүн суулгаж байгаа нэг лекц унших. Ийм биш байгаа. Ийм биш. Амьд харьцаагаар тэр явж байгаа юм бэл. Хүнээс хүнд. Өөрөөр хэлбэл тэр өвгөн хүүхдтэй хэлж штэ. Тэр өвгөн хүүхдээ муу яваасаа гэж хизээч хүн хүүхдээ юм ярихгүй штэ. Ямар ч хэцэг хүн тийм ээ. Ямар ч хүн хүүхдээ муу яваасаа гэж хэлэхгүй штэ. Тэр хүн яг өөрийнхөө амьдралаар туршилгаар үзээ, туулаад тий. Тэгээд оюун санаагаараа бясалгаад чинь ийм байд юм шүү. Энэ наад аваад байгаа мөнгө чинь буруу шүү гэд тэр хүн яаж ийн. Тэр өөрийнхөө бясалгасан тэр оюун ухаанаараа тэр өөрийнхөө амьдралаас сурсан тэр туршилгаараа тэр хүүхдтэй тэр үгийг хэлж байгаа. Гэтэл одоо өнөөдөр тэгж хэлэх эцэг их хэрэг байна. Хүүхд нь одоо нэг авилга аваад ирлээ гэхэд болж тэлэхээс бишээ. Эд наадах чинь гай олон шүү ингэж хэлэх юм байхгүй. Тэгээд хандлага ийм болчих. Ийм болчих үхээр зэрэг чинь эн чинь болвол нөгөө л энэ орчлонд чинь ийм хууль үйлчилж штэ. Бидний нүдэнд одоо харагдахгүй, гарт баригдахгүй боловч одоо нөгөө нэг энергийн хууль, эцлийн хууль гэж ярьж байна тийм үү? Шашныхаар бол одоо бид нар хэл үүлийн үрийн хууль. Чи хүссэн ч байсан, эс хүссэн ч байсан. Чиний хийж байгаа аливаа үйлдэл бол эргээд заавал үр дүнтэй шүү, үр дагавартай шүү гэдгийг ийм хууль юм. Энэ хуулиас гадуур амьдрах юм уу? Энэ хуулиас те орохгүйгээр амьдрах тийм нэгийнхэн бэрж амтын энэ хорвоо дээр байхгүй шүү дээ. Тэгээд өнөөдрийн хүмүүс яагаад энэ үйлдэлийг хийгээд байна гэдэг чинь яг өнөөдрөөрөө хараад байгаад л хамгийн бол одоо бэрхшээл баг. Генет цад бол одоо гидсэн талтай. Генет баяжуул одоо амин цөвтэй гэдэг. Тэгэхээр энэ үгийг бол зүгээр тэнгэр харж байгаа зохиоч юм шиг. Эн чинь амьдралаараа үзээд аль нэг үр хөвгт нь байдаг юм уу, ах дүү нь байдаг, хин нэг нь авилга аваад тэр нь тухайн хүндээ гай болоо. Тэрнээс болоод тэр ямар нэг таагүй зүйл тохиолдсон амьдралын тэр гашуун туршилгаар гашуун тэр үдсний үр дүнд л гарч байгаа үг шүү дээ. Түүнээс зүгээр нэг хэлсэн юм. Энэ бүхэн ч юм бол биднэрт яг өнөөдөр сэрэмж болох хэрэгтэй. Сэрэмж болох хэрэгтэй. Энийг бид нар одоо яг одоо ийм шүүгээд одоо мохор сухраар шүтээд ах нь зүгээр хаашийн. Тэгтээ бол ямар нэгэн байдлаар ер нь сэрэмжилж байхад бол хүн ерөөсөө илүүднэ гэж байхгүй шүү дээ. Галгаа хэд бол гараа төлнө. Тэр гараа төлж үзэлнэ шүү дээ, тийм ээ. Тэгийг бол тэрийг бол хэлэхгүй шүү дээ. Хахуулаа бол амийн төлнө гэж, тийм үү. Энэ үгнүүд чинь зүгээр нэг тэнгэр харж байгаа зохиосдаг юм биш. Энэ чинь бол тэр туулж бай, тэр зовлон амсч байж, тэр бэрхшээлмийг үдсэн байж тэр үгийг хэлдэг байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэс бид нэрс ухаарлыг авах хэрэгтэй. Бодох хэрэгтэй тийм ээ. Өнөөдөр би ингээд л авааж оцойтол юм ингээд цуглуулаад байдаг тийм үү. Энэ бүхэн эргээд хинт хэрэгтэй. Энийг би хэдийн үе хэрэглэх юм.
Үр хөвгттэй л байгаа тийм ээ. Тэг үр хөвгчийн тэрийг эдэлж чадах юм уу, чадахгүй юм уу? Энэ бүхэн чинь бол маш нарийн одоо хууль биш шүү дээ. Бодож явах хэрэгтэй. Тэгэж бодсны үндсэн дээрээс аливаа юмд хандах хэрэгтэй байхгүй. Бас нэг наазаа цаадаа бодох хэрэгтэй. Хитрхий л одоо ингэ шунаад байж, хитрхий одоо ингэ их захгүй юм шиг ингэ яах нь бол өөрт нь болоод өрөөлд бас юутай л биш шүү дээ. Энэ бүгдийг тэгээд эхлээд ойлгуулад өгчдөг одоо хүнч гэж алга. Одоо яг энэ нийгэмд. Яг энэ одоо хүний энэ ёс суртахууны энэ юмыг одоо сүүлийн үед нэлээд гээгдүүлсэн юм уу гэж харагддгийн. Хүн байх, ёс суртахуунтай байх, улгай зэлгий хийхгүй байх, хүний юмд шунахгүй байх, хүн байх. Тэр юмыг яг энэ одоо бидний амьдарч байгаа нийгэмд нэлээд хайцсан юм уу даа гэж харагдаад байгаа. Тий. Ерөөсөө ёс суртахууны асуудал, хүний энэ сэтгэлийг боловсруулах асуудал болвол хамгийн их орхигдсон юм болоо явчихж байгаа юм тийм ээ. Эн чинь бол зүгээр нэг өнөөдөр эд мөнгө шунахтай тэр асуудал ч биш. Хоёр хүн хоорондоо харьцах, нэг нэгнийгээ хүндлэх, хайрлах тийм үү? Одоо бусад хүмүүсээ одоо өргөх, хүндлэх гэл ингээд бүхэл юмн дээр энэ ёс зүйн асуудал чинь л уг нь болж байгаа. Бүх өнгөлийн үндэс болчихж байгаа байхгүй. Үндэс болчихж байгаа. Тэгэл тэр одоо наан ингээл янз бүрийн асуудал ингээл бид нар яриад гарцсан хойно яриад байгаа. Тийм ээ? Хүн одоо ингэж л одоо нэг алж таллаа л ийм одоо ёс бусын гэмт хэрэг гарлаа л энэ ингэж идэж уулаа л гэн. Энэ бүхэн чинь эргээд явж тухайн хүний ёс суртахуун, хүний сэтгэлийг л засаагүйгээс болоод байгаа. Тэгэд энэ сэтгэлийг засдаг ухаан хаана байна вэ гэвэл энэ бидний өвөг дээдсийн одоо энэ тостой баримтаг тоостой судар дотор хадгалагдаж шít. Тэгээ энийгээ бол бид нар бол судлах, сурвалжлах, одоо дэлгэрүүлэх ийм шаардлага байна. Энийг бол дан ганц шашны одоо ийм номлол юм аа. Одоо үүлийн өөр нүгэл буй ингээл ах эн чинь бол шашны юм гэдэг ингэж хайж ерөөсө болохгүй байхгүй. Энэ бол зөв амьдрах ухааны тухай сургаал. Монголын ард түмэн бол бидний өвгдөөс бол маш их одоо юмыг үз туулсан ард түмэн байхгүй. Дэлхийн талыг эзэлж явсан ард түмэн шүү дээ. Тийм ээ? Тэгэд л одоо дэлхийн талыг эзлээд л эд алтан мөнгө, эд хөрөнгийн одоо хураагаад л ингээл явсан тухай яриа л байгаа. Тэгтээ бид нар нэг зүйлийг бас л орхиод байгаа. Тэгтээ тэгж явахдаа монголчууд бол тухайн үеийн хүн төрлөختний оюуны одоо оюун санааны хамгийн сор бүтээл тий тухайн үеийн одоо ололт амжилт одоо оюун сургаал номлол байт юм уу тийм үү эрдэм мэдлэгийн огшин бүгдийг бол авчирсан байдаг байхгүй огшин бүхнийг тэгээд тэр бүхнийгээ бол энэ ер нь бол амьдрал чинь бол ингэж явах хэрэгтэй юм байна шүү. Миний өөрөө хөхд ийм байцгаагаараа та нар гэдгийг яг нь сургаал болгоод тийм үү зарим нэг нь бол зүүр зэтсэн өг маягаар болоод ингээд яваад байна. Тэн дотор бол одоо дорон дахны одоо тэр олон гүн ухааны ойлголтуудад шингэсэн байна. Бурхны шашны одоо буддын шашны одоо философи тийм ээ гүн ухаанч бас шингэсэн байна. Тэгээ юм ба. Тэгээд энэ бүхнийг бол Монгол одоо энэ уламжлалт одоо сургаал номлол гэдэг талаас нь одоо таниулах, гаргах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор бол бид нар одоо янз бүрийн байдлаар шашны талаасаа ингээд одоо сургаал номлол юм уу нүгэл буй ингээл 10 хар нүгэл гэж ярих юм бол та нар шашин ярьлаа. Бүрөөсгөл ойлгож байна. Шашин бол бид нарт хамаагүй гин тийм ээ. Тэгэхээр зэн зэрэг эн чинь бол бас ингээд ялгаад зөв юм бид нар бол зөв ялгах хэрэгтэй. Дан шашин гэхгүйгээр одоо бид нар тэр өвгдөөцсөн сургаалуудыг ингээд устан бүр авчны чинь монгол хэл дээрээ, монгол бичиг дээрээ тийм ээ. Монгол одоо хүн зохиоцсон ийм сургаалууд шүү дээ, тийм. Тэднийг ингээд аваад ингээд хэвшүүлэхэд болохгүй юм байхгүй. Харин яаж хэрхэн тэрийг түгээх вэ гэдгийг одоо энэ доороосоо ахуулаа дээрээ хүртэл тийм ээ. Бол одоо бодох, ярих цаг нь болсон гэж би бол үзээд байгаа. Хүмүүсийн дунд бас энэ сүүлийн үед ийм хандлага бас нэлээд ажиглагдж байна л да. Одоо
сүүлийн одоо мэдээллийн хамгийн өргөн хурдтай тархаж байгаа юм бол интернет орчин, сошиал ертөнц, Facebook, Twitter байна. За энэ орчинд бол хүмүүс энэ хүний сэтгэлийн тэр дутагдаад байгаа орон зай яг бидний тэр өөрсдийн хайж гээсэн сүүлийн үед хаяад ерөөс огт хүндэхгүй байгаа тэр хаягчаад байгаа тэр хүн гэдэг сэтгэлийн амьтан юм а гэж. Тэр сэтгэлгээний зөв амьдрах тэр одоо юмаа хүмүүс бас хүсэмжлээд хайгаад ирж хайгаад байгаа ч юм уу. Бас тэр сайхан юмыг түгээх тийм орлого бас байгаад байна л да. Тий. Энэ бас нэг бодлын бас сайн нэг талын бас сайн хандлага байж болох юм. Тэ? Нөгөө төгөр хэдийгээр бас залуучуудын донд ийм хандлага байгаа ч гэсэн өнөөдөр автобусанд таяг тулсан өвгөн яваад ороход судал тавиад өгдөг хүүхэд одоо баг байхгүй болчихж байна. Энэ бол бүр энгийн үзэгдэл болсон байна. Энэ сэтгэл өвдөж байгаа ч нэрэндээ санаа зовж байгаа ч юм байхгүй. Ийм хандлагатай болсон байгаа байхгүй юу? Монголчууд маань бол өөрсдийнх нь генэнд тийм ээ генд юм уу одоо тэр далд ухамсарт нь юм уу тэр өвдөө зовломжсон тэр ухамсарт нь юм уу тийм ээ ямар нэгэн байдлаар бол бид нар бол зөв байх ёстой монгол хүн монголоор байх ёстой гэсэн одоо тийм ирмэлзэл тийм одоо хүсэл тэмүүлэл байна шүү дээ тэрний нэг илрэл юм тийм ээ одоо ингээд зүү явах тухай тэр Facebook маар явж. Гэхдээ энэ нь бол тийм далаацтай биш байгаа байхгүй. Нөгөөх нь өдрөхийн явцсан хүрээнд байгаа учраас нэг хэдхэн байдаг. Нөгөө маас нь өөрөө жоохон тийм бухимдалтай, стресстэй, нервтэй байгаа учраас нөгөө хүмүүс маань нэг сайхан байх гэхээр нөгөө тал юм руугаа ороод уусчаад нь шүү дээ. Усан мох болж. Одоо жишээ нь гэтэл одоо өглөө би машин бариад одоо годмаар гарахт чинь тийм ээ. За өнөөдөр нэг сайхан явнаас таны энэ уурлахгүй бохомдохгүй гэж итэлчихэл эндээс нэг чигнаалдаад л эндээс нэг дайрж орж ирэл эндээс мөрөгчих гээд ахарч тэгээ сүлдээ тэгээд л бохомдаад л тийм ээ нөгөө дундаа орцсон юу нөгөө сайхан байх тэр юм чи ингээ алдагдаад шүү дээ тэгээд маас чи өөрөө их чухал байхгүй нийгмээрээ өөрөө ингээ нэг сайхан зүв сайхан ер нь бол одоо 90-ад оноос өмнө ч гэсэн Монголын нэг их л нийгмээрээ айтайхан бас зөвлөн зөв ийм л байсан шүү дээ тий нийгмээр байж болдгол юм бэ л шүү дээ. Ер нь бол тий. Тэр бол социализмын ч юм тийм байгаа юм биш. Энэ бол хэдэн зуун жил явж ирсэн монголчуудын тэр зан шил тийм ээ дадал хөвшлийнх нь одоо 70 нухч дарсан ч гэсэн тэрнээс үлдсэн юм байхгүй юу. Түүнээс биш нэг социализмын үед тийм болгоцсон юм шиг бас яриад байгаа. Тийм биш. Монгол хүн тэр үед бол Монголон гээгээгүй явсан байхгүй. Монгол төр ёсчуудгаа ингээд хадгалаа явсан тийм ээ. Гэтэл одоо тэр зүйл маань ингээд улмал алдагдах гээд байгааг нэг одоо цаг хугацааны явцад өөрөө ингээд алдагдах юм уу? Одоо саармагч гэх тийм юм бол одоо орж байна уу гэж хараад байгаа юм л да. Мартуулахгүй одоо энэ уламжлалаас сэргээх одоо цааш нь үргэлжлүүлж авч явахын тулд биднэрт юу н ямар бодлого байх ёстой гэж таа. Би судлаач хүнийхэн хувь зүгээр хажиглаад байгаа юм. Телевизээр, нэвтрүүлгээр, за одоо ингээл гадуур ингээл одоо саян гэгэрүүлэгч байт юм уу, ёс зүйнч байт юм уу, хүмүүс юм уншаад л байна, яриад л байна. Тэр Facebook, интернетээр юм яваал байна, тийм ээ. Тэгээд тодорхой өрөөнд. Тэгвэл тэр нь тийм нөлөө бас үзүүлэх байгаа байхгүй. Би ч өөрөө бас ингээл хөдөө орон нутгаар яваад лекц уншаад л явж л байсан. Ёсчуудын талаар бас. Тэглээгээд ингээл тэр нэг далаастай болчиход. Тэгэхээр энэ дээр бол одоо ярих хэрэгтэй байхгүй. Судалгааны шинжлэх ухааны үндэстэй уламжил дээр тулгуурласан тийм бодлогыг боловсруулах хэрэгтэй гэж бодод. Тийм ээ? Бодлого, тийм ээ? Тий, бодлого боловсруулах хэрэгтэй. Тэгээ миний зүгээр санал бол түрүүн байлаа шүү дээ. Амьд харьцаагаар ер нь бол энэ ёс суртахууны үүсдэг юм байна. Чи тэгж болохгүй шүү гэдэг ээж аав ингээд нэг хэлж идэг шүү дээ, тийм ээ? Ингэхгүй шүү. Тэр ингээ яагаад чи багын ингээ суучихсан байж. Тэрнээс биш ёс суртахууныг бол лекц зүгээр хүн суулгачаад тэрийг бол нэг тийм үр дүн багтай. Тэр баг юм уу гэж хараад байгаа. Амьд харьцаа. Амьд харьцаа. Одоо жишээ нь чамд бол одоо нэг рефлексүүд бас одоо ингээ суудсан байдаг шүү дээ баг байхад одоо ороо ураахгүй бол ажил бүтэхгүй гэдэг. Тэгэл одоо яаж ийгсэн ч гэсэн нэг ингээ хам хомж гэсэн ингэчдэг ч юм уу тийм ээ. Чи тэгж болохгүй шүү ингэж ихгүй шүү гэдэг ингээд хүн рүү одоо ингэж хоруугараа жичдгэн шүүгээд ихэд бол тэр ингээд суучдаг байхгүй. Чи дадал болчих тийм ээ. Тэгээ эн чинь явж яаж ийнэ вэхээр зэрэг харьцааны их зөв юм бий болгож. Хоёр хүн өөдөөсөө ингээл жичлээд байвал эвгүй харагдах байхгүй.
Ингэж сураагүй чи ингэж идэг байхгүй. Тийм. Хэрэлж байгаа ч гэсэн ингээ хэрэлдээд байгаа чи хүн өөдөөс ингээд байгаа шиг бол муухай. Хүний уурламар. Гэл ингээл энэ чинь харьцаанд хүртэл яаж. Ойлгож байна. Том болсон хойно хүнтэй хүн марган зэрэгэнтэй. Тэгэхээр тэр нэг дадал хөвшил. Тэгэхээр ийм маягаар ингээд бүх юмнуудыг суулгах хэрэгтэй байгаа. Хиймлэр биш суулгах хэрэгтэй тийм ээ. Хамгийн гол. Хүний нүдэн дээр айгүй гоё байдаг. Хүнээс далд юм хийдэг л байвал тэр бол одоо хамгийн ёс суртахуунгүй гэж үздэг. А хоёрдугаарт их бага наснаас багаас энийг олох хэрэгтэй юм шиг байна. Багаас олох хэрэгтэй юм шиг байна. Хүүхэд байхаас юм уу, өсвөр наснд юм уу, тийм ээ? Тэр үед хийсэн, тэр үед одоо тогтсон юмнууд бол маш их тийм дал ухамсарт болоод хүний юм маш сайн гүн сууж өгдөг тийм үү? Тэр нь бол цаашдаа амьдралын хэвшил дадал болт. Гэтэл одоо дунд үед бол одоо бидний эмээ өвөө байсан тийм ээ? Тэгж болдгоо шүү, ингэж болдгоо шүү гэдэг ингээд сургаад байдаг байсан тийм үү? Одоо тийм эмээ өвөө байна бас. Үүсвэл тийм аав ээж байна уу? Бас учир дутагдaltaй болоо явчихж байгаа юм тийм ээ. Тэгээ ягаад гэвэл тэр ээж аав өөрөө тэрэндээ итгэхгүй шүү дээ. Уламжлал нь тасарчих гад байна шүү дээ. Зүгээр өөрөө сонсцсон болохоос биш. Яг үнэхээр хахуул аваад аминд хүрэх үгүй юу? Хүүхдтэй тэгж чадахгүй шүү дээ. Тэрийг яс махандаа хүртэл тэрийг ойлгож чадахгүй шүү дээ. Гинэт их мөнгө ороод ирэхэд айдаг тийм мэдрэмжтэй байхгүй л байж шүү дээ. Ойлгож байна уу нэлж байгаа? Тэгэхээр чин зэрэг тэгж сууж байж л тэр чин эргээд хүүхдэд хэлэхэд тэр дагаад тэр чинь бодож байгаа тэр эцгийн бодол санаа тэр олон бясалгасан тэр үг энэ чинь хүрж байгаа тийм үү? А тэгвэл одоо яах вэ? Ийм боломж байхгүй бол сургуулаар олох боломж байна уу? Цэцэрлэгээр олох боломж байна уу? Тийм ээ? Гэдэг талыг л одоо судлах хэрэгтэй, ярих хэрэгтэй. Одоо миний санаа бол яаж игээл ер нь бага наснаас нь л энийг жоохон хүний сэтгэлийн зөвшөөрлөх талын ямиг л бодохгүй болохгүй шүү л гэж ингэж үзээд байгаа юм бол та болохгүй юм байна шүү л гэж үү. А нэргсэн хойно нь хашгираад бол ямар ч нэмэрх. Нэгэнтэй л хүний араатан шиг болгоод хүмүүжүүлчих юм уу? Үүэсвэл хүний тэмдэг шуналтай болгоод хүмүүжүүлчихэд л тэгээ араас нь шагшраад байх бол одоо ямар ч үр дүнгүй асуудал болоод байгаа байхгүй. Тийм шүү дээ. Ер нь аливаа дадал зуршил одоо тэр ёс суртахууны юмыг багаас нь суулгах хэрэгтэй гэж та ярьлаа. Урд нь бол одоо боловсролын салбар тухайлбал сургууль, хүүхдийн одоо тэр хүмүүжил, боловсрол, сурлага тийм ээ. Энэ бүх юмыг одоо хариуцдаг, хүүхдэд хүмүүжил олгодог, боловсрол олгодог тийм ээ. Ийм байгууллага байсан хуулиараа. Одоо ахмад багш нар маань ярьж байна л да. Сүүлийн одоо боловсролын тухай хуулинд багш нарын одоо тэр хүмүүжүүлэх үүргийг нь аваад хайчихсан. Зөвхөн одоо хүүхдэд боловсрол олгох, мэдлэг олгох ийм л одоо үүрэг хүлээж байна багш нар. Тэгэхээр нөх хүмүүжүүлэх үүрэг нь байхгүй болчихсон энэ хүүхдийг одоо бид нар ямар хүн болгох вэ? Тэгээ нөх хүмүүжлийн хайчихлаар нөх боловсралтай хүмүүжүүлгүй хүн болвол боловсралгүй хүмүүжлэлтэй хүнээсээ илүү одоо аюултай ийм хүн болдог гэж ярьдаг штеп. Харин наачил бас их эмзэгэл юм байгаа. Тэгээд яах ёстой юм. Ер нь бол монголчууд эхлээд бол хүнийг хүмүүн болгодог, хүмүүнжүүлдэг штеп. Гол ухаан бол тийм. Эхлээд хүн болох ёстой. Эхлээд хүн болж ич дараа нь бол тэр хүнд одоо эрдэм заадаг, ном заадаг. Тийм л ер нь уламжлалтай байсан. Хүн болохгүйгээр хүмүүжүүлэхгүйгээр одоо ямар нэг асуудлыг одоо ярина гэдэг бол бас хэцүү, тийм ээ. Германы нэг шоронд хоригдчихсэн нэг багшийн захиа байна л да. Тэнд ингэж. Би энэ дээд боловсралтай инженер хүнийг хэрхэн тамалж болохыг харлаа. Би энд дээд боловсралтай эмч хүнийг хэрхэн туршилт хийдгийг харлаа. Би энд дээд боловсралтай багш хүн хүүхдийг хэрхэн яргалж болохыг харлаа. Би энд дээд боловсралтай совилогч хүн хүнийг хэрхэн харгисалж болдгийг харлаа гэж. Тийм ээ. Тэгэхээр тэр боловсрал бол хүний хэмжээр биш юм байна гэж. Тий. Тэр бол одоо тэр хүн болоогүй хүн тэр боловсрал бол аюул байгаа л байхгүй.
нь бол маш л том жишээ гэж бодож байна, тийм ээ. Тэгэхээр зэрэг эхлээд энийг ерөөсөө бид нар бол одоо тэр янз янзын юмхаас эхлээд нэг монгол хүн болох, монголон гэсэн сэтгэлтэй болох. Тийм ээ. Өв уламжлаа мэддэг болох, өвгдээцээ хүндэлдэг болохоос өсвөл яаж тэгээд нэг нүгэл хэлэнцгийг нэг мэддэг тий нэг ийм яаж болох хэвээр. Энийг эхлээд бид анхаарахгүй л ерөөс болохгүй гэж боддог. Сүүлийн үед яалтчгүй энэ асуудлыг орхигдуулж байна. За тэгээд дотоод тэр юм уламжлал дотоод сэтгэлээ ухахаасаа илүүтэй гадаад өнгө үзэмж, хөгжил дэвшил, өндөр сайхан байшин барилга, орчин үеийн хурд хүч сайтай машин техникч байдаг юм уу? Ийм зүйлээр өнөөгийн амьдралынхаа өнгө төрхийг тодорхойлж өөрсдийгөө сайн сайхан амьдарч гин гэж бодох энэ зүйл рүү хэтэрхий явцсан юм уу да бид нар гэж. За яг 90-ад оны үед одоо бид нар их ядуу буураа юм байна. Ерөөсөө л энэ гадаадын улс орн чинь өндөр байшинтай юм байна. Их гоё машин дэрэгтэй юм байна. Тийм л болчоод ерөөсөө манай орн чинь гоё болчих юм байна гэл ингээл гоё алгадаад 20 жил давхлаа шүү дээ тийм ээ. Ингээд эцэст нь бол одоо тэр өндөр байшин баригдсан. Өнгөтөөс үнтэй сайхан машинууд одоо годмондоо багталцахгүй болж байна тийм ээ. Эргээд нэг харах хэрэгтэй тийм үү. Тэгэхэд одоо ажиргалтай бид нар амьдарч чадж байна. 90 онд дэлгүүрт одоо давснаас өөр юм байхгүй байхад л монгол хүмүүс зөвхөн одоо сэтгэл итгэл дүүрэн сайхан л инээдэг л байсан да. Гэтэл одоо бол ерөөсөө гутарсан нэг л их эдийн засаг ярьсан дампуурал ярьсан л улсууд л байна шүү дээ тийм ээ. Бухимдсан л юм байна шүү дээ тий. Тэгэхээр зэн зэрэг энэ гадаад материалыг эд зүйлс байшин барилга гэдэг бол хүмүүний болоод тийм үү хүмүүний дотоод болоод нийгмийн ер нь бол амар амгалан бол тогтоож бас хангаж чадах зүйл биш ээ гэдэг бол дан ганц шүү дээ дан ганц. Тэрийг тийм болгосноор болчих юм биш. Тэрийг бол үгүйсгэж байгаа юм биш байхгүй гэж хэлж байгаа. Энэнтэйгээ хамт тэр сэтгэл зүрхийг нь одоо амар амгалан байлгах тийм ээ. Нийгэм өөрөө одоо хүн амар амгалан байвал нийгэм амгалан байна шүү дээ тийм үү. Нэг хүн одоо зөв сайхан байхад тэр чинь нийгэм тэгэл зөв сайхан л байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ тал руу бол одоо ярих ямар арга чарга байна тийм ээ. Ухаанаа уралдуулах, ярих, зөвлөх энэ шаардлагатай л гэж бодоод байгаа юм. Хүн зовлон үзээд монголчууд маань ер нь зовоод зүдрээд ирэхлээрэл ер нь одоо лам шашин тийм ээ энэ хүмүүстэй ханддаг. Тэгэхээр хүмүүсийн тэр сэтгэлийн тэр их нарийн нандин юмыг бол нилээх сонсдог бах. Тэгээ энэ дээрээс бас одоо яг энэ хүмүүс жинхэнэ одоо энэ нийгэмд яг юу хүсээд байгаа ямар одоо нийгэмд амьдрахыг хүсээд байгаа энэ нийгэм чи юу болоод байгаа гэдэг ийм нарийн шир юм та нарын оюун бодолд бас нэлээд бясалгаж байж идэг байх л та. Тий бидэн чинь бол бидний сургаал номлод байна шүү дээ. Тий тэгэл ерөөсөө хүний их болсон 6 зүйл хамаагүй амтан тийм ээ. Монгол одоо ядарсан зүдэрсэн зовсон ер нь бол одоо тэгээд бүхэл хүмүүстэй ер нь бол амнаар л харьцаж байгаа. Нийгэмд бол ингээл ядарсан ч хүмүүс ирж байна. Нэг ясны сэтгэлийн нэмжилж байна л дээ тийм ээ. Тэгэл ер нь бол бүхэл хүмүүс ингэж зовлон зүдгээр бүхэл хүмүүст байгаа. Одоо бид нар бол нэг баян тараанаа бол ингээл хараалаад эдгээр ч одоо яста нэг жаргал байж идэм байх нэг бас зовлонтой бас байх юм тийм ээ. Тийм л байд юм байна. Тэгэл ер нь ингээ хараад байхад бол тэгэл эцсийн үр дүнд бол хүн болгон зөвл явуул их зүгээр юм да. Хүн болгон зөв сэтгэлтэй, зөв бодолтой, зөв амьдрах юм болвол ер нь л хүний амьдрал айтайхан тишээ эргээд л тийм ээ өрөөгдөн айтайхан болоо ингээд явд юм байна. Буруугаар л одоо өнөөдөр ингээд зовсон нэг юм тийрэл ингээд зовлоо ярьж штт тийм ээ. За та одоо нэг яаж явж вэ тийм ээ калингт болоод хүн хөлөгдсөн байд юм уу хүний нэг илүү одоо юм авцсан байд юм уу тийм ээ хүн гомдоосон байд юм уу тэгэл ямар нэгэн үйл лайланчиг гэдэг юм бол байгаад л байгаа юм шүү дээ. Тэр хууль бол ингээд үйлчлээл байгаа ажиглагдаад байдаг байхгүй юу. Тэгэхээр ханаал тэр ёс зүйтэй байх, хүн чанартай байх ч юм бол
их нарийн юм байна шүү л гэж бодогдоод л байгаа юм л та хэлмээр байт. Одоо шашныг сүсгэлдэг, шүтдэг ийм хүмүүс зөвл өнөөдөр бурхан багшийн энэ эрх дүүчийн өдөр одоо буян ном яаж хураах вэ гэд. Тэгэхээр зэрэг энэ өдрүүдэд бол буян номыг сайхан хийгээ тийм ээ. Одоо маань мэгзэм юмыг сайхан унших хэрэгтэй. Бурхан багшийн магтаалуудыг одоо хийх хэрэгтэй. Тэрнээс гадна бол сэтгэлийн одоо тэр янз бүрийн муу хор юм бол одоо дарах хэрэгтэй. За танд баярлалаа. Урилга хүлээж авч ирж бас үзэгчд маань их сайхан сонирхолтой ярилцлага өрнүүлж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн. Танд баярлалаа. За танаа телевиз танаа хамт олон та бүхэнд бас баярлалаа. За эрхэм үзэгчдээ нийгэм улс төр эдийн засгийн асуудлаар ярилцдаг Хүмүүс байр суурь нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол уншлагт хурлын тэргүүн эрдэмтэн судлаач доктор Дандан Живийн Ганбаатар оролцлоо. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Баяртай үзэгчдээ. Тэр би хувьдаа юу гэж үздэг вэ гэхээр бол ёс суртахууныг ноцтой зөрчсөн байх юм бол харин тэр хуулиар хэсгэнэ. нэг бол сонгодог парламентын засаглал бай, нэг бол сонгодог ерөнхийлөгчийн засаглал бай. Юмаа хэрэгж чадахгүй хамгийн одоо том жишээ нь оюу талхай. Хятад 23 намтай гэж байна. 3 сая дөнгөж сая хүрж байгаа Монгол 24 намтай байна. Яагаад монголчууд энэ газрын өвлийн баялгаараа мөнгө усгаж болдгоо?